Сайн байцгаана уу? Намайг Зэдэг Огтой болгон гэдэг би улсын тэргүүний шилдэг менежменттэй 14 дугаар цэглэг бүлгийн багшаар ажилладаг. Улсад тасралтгүй 8 дахь жилдээ ажиллаж байна. Цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань гэвэл хүүхэд гэдэг гэрэн цайхан цагаахан ертөнц хүүхдийн сайн талыг нь сургалтын орчин болон сургалт үйл ажиллагаагаар тэдний насны онцлог болон сэтгэл зүйн онцлогийг нь дэмжин урам өгж итгэл төрүүлнэ. Хүүхдийн цаашид бие хүн болон төлөвшүүлэх хүнээр хүн хийж байгаа дархан хүмүүс юм аа. Ийм учраас би мэргэжилдээ хайртай бас дуртай. Шинэ үеийн хүүхдүүдэд дэлхийн боловсролыг ойртуулах математик, инженерчил, төсөөлөн бодох, туршин хэмжих, сэнийг санаачлах, сэтгэн бүтээх, эргэцүүлэх, тунгаах гэх мэт олон чадваруудыг олох зорилготой STEM болон AR технологиг сургалт үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. Бүлгийн менежментийн дагуу манай бүлэг математик, хэл яриа, дүрслэх урлаг, байгаль нийгмийн орчин, туршилт гэсэн 5 болонтой 2024-өөс 2025 оны хичээлийн жилд математикийн болондоо шийдэл гурвуулжин, үндэсний ногоонууд, хөгжилтэй дүрсүүд, хөгжилтэй чулуунууд гэх мэт сургалтын хэрэглэгдэхүүнээр ажилт хийсэн. Мөн хэл заслын болон шинээр дохижуулан хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжин ажиллаж байна. Хүүхдийн ялгаатай хэрэгцээнд толгуурлан хүүхдийн гэр бүлийн орчинд хөгжлийг дэмжих үүднээс хамтдаа суралцгаая. Би зурж сурлаа. Дасгал ажлын дэвтэр 1-2 гэсэн цуврал гарын алгыг боловсруулан цэцэрлэгтээ удаан хугацаагаар ирэхгүй байгаа хүүхдэд сургууль үйл ажиллагаа тасралтгүй хангах зорилгоор математик, хэл яриа, дүрслэх урлаг гэсэн чиглэлүүдээр дасгал даалгаврын дэвтэр боловсруулан ажиллаж байна. Аймгийн математикийн энгийн зөлийн мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаагаар 30 цэцэрлэгийн 64 багш нарт хөгжилтэй дүрсүүд шидэд гурвуулжин би зурж сурлаа. Би гэртээ дасгал даалгавар 2 гэсэн дасгал даалгаврын сангаар танилцуур туршлагаа хуваалцсан. Өөрийн цэцэрлэгийн багш нартаа мэдээлэл харилцааны технологи ашиглах чадварыг дэмжих AR технологийн ашиглах талаар зөвлөн чиглүүлж өгснээр бүлгийн 10 багш сургууль үйл ажиллагаанд шинэ технологи буюу AR технологиг хэрэгжүүлэн ажиллаж байна. Дунд бүлгийн багш нартайгаа хамтран STEM, эрт уншуулах, төсөл тоглоом гэх мэт арга зүйг сургууль үйл ажиллагааны үндэсний хөтөлбөртөө уялдуулан сургалтаа зохион байгуулснаар AR Монгол ухаан, аюулгүй орчин, төсөл тоглоом Poroро, хог хаягдал, эрт уншуулах гэр бүл сэдвийн хүрээнд 16 үгийг харааны яваагаар дамжуулан цээжилсэн. STEM сургалтаар цэцэг, чихэр, шарсан талах гэх мэт зүйлүүдийг блок толгоомоор хийж сурлаа.